Сэрээрээ босороо. За ингээд 154 дахь өдрөө Америкийн нэгдсэн улсын баруун хязгаар Калифорни мужийн одоо нэгэн үсгэлэнтэй байгалыг болж үзэхээр манай гэрийнхэн хөдлөлөө. За энэ бол маш өндөр цахим өндөр хадан дунд одоо байрладаг өндөр сайхан хүрхрээ байгаа. За энэ лүү явах замдаа дэлхийн Кобен нарын уламжлал хадгалах баяр гэсэн нэгэн баярын одоо үйл ажиллагаа явж байхаар дундуур бид нар очиж бас сонирхож үзлээ. За хүүхдүүдтэй энэ Кобен өв уламжлалыг залгамжлуулж үлдээх үүднээс 44 жил зохион байгуулж байгаа хүүхэд насан туршидтын дундах тэмцээнд үргэлжилж байлаа. За ингээд хүүхдүүд бол хөөрхөн адуутай борь унж гарч ирээд энэ нэг хэдэн ямаануудыг бугуулдаад дээш нь харуулад ингээ хүлдэг юм байна, хүлийг үлддэг юм байна. За ингээ хамгийн богино хугацаанд хийснээрээ ялагч болдог. Энийг сонирхож байгаа буцаад наашаа ирлээ. Нийтдээ 3 цаг орчим одоо нэг талдаа явах 330 орчим километр замыг бол туулах ёстой. За ингээд үндсэн газараа ирлээ. Үнэхээр уулууд өгсөөд байлаа, яваад байлаа. Ингээ модон дундуур за маш том нуурын хажуугаар ингээд маш үзэсгэлэнтэй байгалаар өсөд ингээд явж байлаа. За энд баавга нэлээ их байдаг гэд одоо бид нартаас болгоомжлоороо гэж сануулж хэлж байсан. Ингээд уулыг нүхэлсэн түнэл дундуур гатлаа асар өндөрт гарч ирсэн маш өндөр цохой хад уулс энд ажиглагдж байлаа. За моднууд бол ерөнхийдөө бол нэлээд өндөр уулын гол бол хажуугаараа урссан. За ингээд өдрийн хоолны цаг болсон. За би ч дахиагаа идлээ. Уулын гол маш дунгалаг сайхан урсж байсан. Охтууд эхнэр ээж голын ирэг дээр жоохон суугаад ингээд цаашаа явсан. Үнэхээр нуулсын ноён ориглууд болох өндөр завчим хад одоо уулс бол ингээд бидээ хүлээж авлаа. За ингээд Yosemite үндсэн яг юм нэг амруу өгсөөр байгаад хоёр талаас юм цавчим цахир хаднууд ингээд тулдаг юм байна. За ингээ хоёр талтаа бол хүрхрээтэй. За энд баавга илбэгтэй тул та болгоомжлоорой. Хэрвээ баавга байвал бидний мэдэг дээр гэсэн самбарууд бол хаасаагүй байдаг юм байлаа. За огцом цавчим энэ одоо хадны дундуур урсах энэ гол зарим газар бол яг бич буюу далайн эрг шиг ингээ янзын юм байлаа. За ингээд энэхүү хэд хэдэн талтай хүрхрээтэй хамгийн том хүрхрээ бол энэ хүрхрээ. Энэ хүрхрээг үзэхээр хүмүүс бүгд ирдэг. За ингээд бид нэр маш үзэсгэлэнтэй байгалийн цогцлбор газараар ингээд аялаад бүгдөө сайхан зураг хөргөө татуулаад ингээд хажууд нь очихоор алхаж ирлээ. За үнэхээр Америк бол байгалийн үзэсгэлэн бол үнэхээр маш сайхан гэдгийг бол бид нар бүгдөө YouTube болон элдв янзын сошиал, элдв янзын гоё кинонуудаас л үзчихсэн. За ингээд өөрийн биеэр энэ байгальтай танилцж байгаадаас баяртай байна. За ингээд нөгөө нэг сайхан хүрхрээг үзчихээ, бүтэн өдөр жунгаа аялчаад буцаад ингээд гэрлүүгээ одоо харж байна. За ингээд маш сайхан дурсгалтай зургийг татуулж нэгэн өдрийг бас Америкийн нэгдсэн улсын байгалийн сайхантай танилцсандаа бас баяртай байна. За ингээд нэлийн хол газар болохоор ингээд давхиад л байлаа. За цаг амраар манайха аялал үргэлжлүүлсээр байна. За ингээд шөнийн 11 цаг болж байлаа. Гэртээ ирлээ. Гар дээрээ хэсэг сунааж гидсний таталтаа хийчээд амрлаа.